1983 онд Casio-гийн нэг инженер ажил дээрээ цагаан унгаагаад эвдэлсэн байдаг. За тэгээ нөхөр юу гэж бодсон гэхээр цаг яагаад юу нэм хэврэг байх ёстой гэж. Яагаад ийм батбөх байж болохгүй гэж бодсон байдаг. За тэгээ нөхөр өөрийнхөө багтай нийлээд 200 гаруй туршилтын загвар ажилласны эцэст нэг цаг төрсөн байгаа. За энэ цаг бол G-Shock. За G-Shock-ыг бол манай монголчууд бүгдээрээ сайн мэднэ те. Хөшин залуу, за эмэгтэй хүн ерөөсөө бүх төрлийн насны хүмүүс зүөх зорилттой, за олон төрлийн ийм загварууд ч байдаг. Энэ цаг гараад одоогоор ер нь бол 40 гаруй жилиг өнгөрцөн. За тэгэхээр өнөөдөр бид нар бичлэгээрээ энэ цагны 5 шилдэгтэй танилцъя. Watch тавтамаар л. За өнөөдрийн цагнуудаа бид нараа үн болон үзүүлэлтээс нь гадна түүх болон хэрэглээг нь бас чухалчилж авч үзлээ. Дараагийн дурддах цагнууд донд таны хэрвээ эзэмшдэг цаг байх юм бол та бас өөрийгөө цаг цуглуулагч болцсон байна гэж бодож болно шүү. Яагаад тэгэхээр эдгээр цагнууд бол цаг цуглуулагчдын донд нэлээд тийм дээгүүр байр суурь эзэлдэг ийм цагнууд байгаа. За 5 дугаар харинд G-Shock-ийн DW6900. За 95 онд энэ зүгээр гарсан. За гарснаасаа хойш бол бас нэлээд урлаг соёлын ертөнцид бол нэлээд бум хийсэн. Яагаад тэгэхээр хипхоп ертөнц, за Eminem, Kanye эднэр бол ингээд зүгээд янз бүрийн клипнээ тоглож байсан. За цэргийнхэн дунд бол бас нэлээд дэлгэрсэн. Загварын хувьд болонгууд өмнөх загваруудтай одоо ялгаатай тал нь гэх юм уу? Нүүрэн хэсэг дээр ийм 3 ширхэг бүрхий сав дайл орж ирсэн. За яг энэ хэсэг нь бол ерөөсөө дараагийн ийм G-Shock-уудад бол нэлээд нөлөө үзүүлсэн байдаг. За тэгээд 2000 онд Tom Cruise өөрийнхөө Mission Impossible 2 кинонд бас энэ цагийг ашиглан ингээд дүрслэн гардаг. За үүнээс хойш бол нэлээд тийм дэлхийд даяар алдартай болсон цаг байна. За тэгээд хамгийн анхны хойдолтой гэрэлтэй хувилбар гэх юм уу? Энэ цаган дээр анх хийгдчихсэн. За тэгээ олон төрлийн ийм брэндүүдтэй нийлж ийм limited буюу тусгай хувилбаруудыг гаргасан байдаг. G-Shock гэдэг яг ингээд хүмүүсээс G-Shock гэхээр ямар цагийг та төсөөлж байна гэж асуух юм бол яг энэ цагны ингээд дүр зураг юм бол ингээд шууд толгойд буудгаа гэсэн тийм судалгаа бас байгаад байдаг. За яг одоогийн үйлдвэрлэл бол Хятад болон Тайландад их явдаг. Энэ цаг нөгөө нэг 90-д онд гарч ирсэн гэдэг утгаараа за одоо жишээ нь 20 жил, 25 жил, 30 жил гэсэн ийм ойн хувилбарууд гардаг. За энэ хувилбарууд нь бол заримдаа Японд үйлдвэрлэгддэг ийм тохиолдол бас байгаа. Тэгэхээр ихэнх нь бол Хятад, Тайланд, зарим хэсэг нь Япон байна. За хүний хувьд болонгууд 65-аас 75 долларын ийм цаг байна. За дөрөвдүгээр барин G-Shock-ийн GW9400 Rangeman. За энэ цаг бол 2013 онд гарсан G-Shock-ийн Master of G цувралуудын нэг болж гарсан. За гарсан даруйдаа бол ер нь бол маш их амжилттай болсон ийм цаг байгаа. Triple Sensor version 3 буюу энэ дотор нь болохоор компас байна. За өндрийн хэмжүүр байна. Барометр буюу агаарын даралт хэмжигч байна. Термометр буюу температур хэмжигч байна. Эдгээр бүгдээрээ энэ цагийн дотор багтцсан байдаг. За дээрэс нь Top Solar буюу гэрлийн их үүсвэрээр өөрийгөө цэнгэлждэг. За Multi Band 6 буюу за дэлхийд даяар тархан байрсан ийм 6 ширхэг ийм атомын наривчлалтай ийм цаг хэмжих ийм төвүүд байдаг. За энэ төвүүдээс радио долгионы тусламжтай уг цаг маань өөрийгөө ингээд байн ингээд тааруулаад явдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр яг хаач явж исэн энэ цаг хоцрохгүй гэсэн үг, төрүүлэхгүй гэсэн үг ерөөсөө бүх апдейтыг эдгээр төвүүдээс ингээд авч идэг. За дээрэс нь энэ цаг бол ерөөсөө л survival буюу хүн биеэр төвчих ямар ч нөхцөл ажиллах ингэж яг иймэрхүү нөхцөл зохион бүтээгдсэн юм цаг байна. За гол хэрэглэгчд нь гэх юм бол мэдээж цэргийнхэн байна. За хил хамгаалагч, за уулчид, ер нь ингээл адал явдлаа, хагчид энэ цагийг бол зүгдэг. За 200 м-ийн усны хамгаалалттай хасах температурд бас нэлээд сайн ажилдаг энэ цаг байгаа. За яг үйлдвэрлэж байгаа газар нь бол яг одоогоор бол Тайланд. За зарим нөгөө Японы дотоод зах зээлд үйлдвэрлэсэн бас юм рейнжмэнүүд байдаг. Тэд нар нь болохоор Made in Japan гэсэн юм бичгтэй гардаг. За үүний хөдөлгөөнд 180 орчим долларын ийм үнэтэй цаг байна. За 3 дугаар харинд G-Shock-ийн DW5600. За энэ цагийг бол ер нь бол та бараг харсан байж магадгүй. Ягаад тэгэхээр энэ цаг бол 1987 оноос хойш тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа энэ цаг. За загварын хувьд болохоор ер нь бол дөрвөлжин хэлбэртэй. Ер нь бол мөнхийн классик загваруудын нэг гэж бол хэлж болно. За тэгээд Supreme, NASA, Stranger Things гэдэг олон төрлийн ийм хамтарлууд энэ цагтаа хийгдээд limited edition-ууд бол маш ихээр гардаг. За тэгээд үүнтэй холбоотой ер нь бол борлуулалт бол нэлээд их байдаг. За тэгээд энэ цагны ер нь бол дизайных нь ийм санаа буюу яг энэ нүүрний ийм дөрвөлжин хэлбэр бол G-Shock-ийн бас ийм олон цаганд дараагийн цаганд бол нэлээд шингэж явсан байдгийг шүү. За тэгээд анхны DW5600C гэж бол 87 онд гарч байхдаа бол Японд үйлдвэрлэгддэг байсан. За сүүлийн үеийнх нь хувилбар бодлонгод бүгдээрээ Тайланд болон Хятад ингээд хуваагдаад үйлдвэрлэгддэг. За зарим нь болонгод ийм Made in Japan гэсэн ийм бичгтэй байдаг. Тэр нь бол ихтэй хуучных
эсвэл тусгай нөгөө нэг те ойн ч юм уу тиймэрхүү зориулалтаар Японд үйлдвэрлэсэн ийм хувилбарууд бол нэр зэрвэл байдаг. За үнийн хувьдлангууд $55-аас $65 ийм үнэтэй цаг байна. За хоёрдугаар барь ирсэн байна. За энэ дээр бол G-Shock-ийн Frogman GWF A1000 гэсэн загварыг танилцуулах гэж. За энэ бол G-Shock-ийн Master of G ангиллах, одоо ер нь бол дээд ангиллах гэсэн үг. За энэ цаг бол G-Shock дотроо ISO сертификаттай ер нь бол нэг цаг, цор ганц цаг гэж хэлэх юм уу? 200 метрийн гүнд ер нь бол ороход асуудалгүй гэсэн ийм стандартыг хангацсан ийм цор ганц цаг байгаа даа. За анхны хувилбар нь болохоор DW6300 гэсэн нэртэй гарч ирсэн. Энэ хувилбар дээр болохоор арын таган дээр нь ийм шумбаж байгаа мэлхийний зураг байж ирсэн. За сүүлийн 2 дахь хувилбар 1995 оноос хойш DW8200 гэсэн нэртэй гарсан байгаа. За яг энэ үеэс болонгод нүүрэн дээр Frogman гэсэн бичиг бичигдээд эхэлсэн. За тэгээд ингээд 95 одоо ингээд үүнээс хойш бол аюул олон хувилбарууд гарсан. Хамгийн сүүлийн хувилбар 2020 онд гарсан байгаа. За энэ хүртэл бол одоо тэгэл аюул олон ийм технологийн дэвшлүүд шингэсэн байдаг. За жишээ нь 2 дугаар хувилбар дээр болохоор ийм титан их биетэй ч гэх юм уу те. Эсвэл бүр ийм осор бүх биеийн ийм титанаар хийгдсэн гэсэн ийм хувилбарууд ер нь бол байсан. За хамгийн сүүлийн хувилбар нөх юм бол 2020 онд гарсан хувилбар нь болонгод аналог буюу цаг минут секундын ийм зүйтэй цаг болж гарсан. За энэ дээр болонгод орсон технологиудаас нь дурдах юм бол анхны ер нь бол бүрэн аналог Frogman гэж онцолж болно. Цагийг мэдээж хөнгөн байлгах зориултаар карбон их биетэй болсон байгаа. За top solar буюу гэрлийн их үүсвэрээр цэнгэлж байна. За Bluetooth-ээр утастайгаа холбогдож байна. За далайн төрөлгийн мэдээлэл бас энэ цаганд ирж байна. За шумбалтын цагаа мэдээж хэмжиж болж байна. За шумбалтын локейшнийг бас хэмжиж болдог. За тэгээд ер нь бол маш олон төрлийн юм функцтэй. Японы Navy SEAL буюу тэнгисийн одоо тусгай хүчнийх нь бол энэ цагийг албандаа хэрэгэлдэг. Яг цуглуулагчид болонгууд энэ цагны Borneo Rainbow Toad гэсэн энэ хувилбарыг бол одоо нэлээд үнэтэй авсан байгаад байдаг. За бараг $2000 илүү дээ. Иймэрхүү бас ийм хувилбар бас байна. За энэ хувилбарыг нь хэрвээ зураг дээр харж байгаа нэлээд ийм өнгөлөг Rainbow гэдэг утгаараа нэлээд үнд хүрсэн байгаад байгаа. За тэгээд Master G ангиллал нь болонгоо дандаа ер нь бол Японд үйлдвэрлэгддэг. Тэгэхээр Японд үйлдвэрлэгдсэн G-Shock-уудын нэг нь бол байх нэ. За үнийн хөдөлгөөнд бусад цагнуудтайгаа харьцуулах юм бол нэлээд үнэтэй. $800 зарагдаж байгаа цаг байна. За нэгдүгээр өрөнд бол G-Shock DW5000R гэсэн энэ цаг байна. За энэ бол одоо яагаад нэгдүгээр өрөнд орчих вэ? За 5000C гэсэн энэ цаг бол 1983 онд ер нь бол хамгийн анхны G-Shock болж гарч ирсэн. За тэгэхээр 5000R буюу одоогийн яг танилцуулж байгаа цаг маань болохоор 2024 онд гарсан загвар. Гэхдээ нэг онцлог нь бол 5000C буюу хамгийн анхны одоо энэ бүхний одоо энэ түүхийн эхлэлийг ерөөсөө яг л ингээд нөгөө нэг шинчлээд гаргацсан ийм хувилбарын цаг. За энэ дээр ерөөсөө ярих юм гэх юм бол яг тухайн үеийн дизайныг иргэн санагдуулахаар орчин үеийн технологиг хамгийн бага шингээх байдлаар 83 оны энэ ретро энэ мэдрэмжийг одоо жишээ танд өгөх гээд ахиж шинээр үйлдвэрлэсэн цаг байхгүй юу? За мэдээж Японы зах зээл дээр 24 оны 12 сард гарсан. За гарсан даруйдаа бол ерөөсөө пэргээл дууссан. За үнэ нь бол ерөөсөө $300 орчим доллароос дээшээгээ буюу нэлээд үнэтэй болж ингэж өсөөд эрэлт мэрэлт нэмэгдээд нэлээд болж исэн. За тэгээ энэ цаган дээр одоо яагаад ингэж хүмүүс шуураад байсан бэ гэхээр хэд онцлог байна. 83 онд гарч исэн 5000C загварын ерөөсөө анхны нөгөө нэг инженер ингээд ийм тухайд бол гараар ингээд зураг зурдаг байсан байгаа байхгүй юу. Тэр зургийг нь одоо жишээ нь 5000R дээр хэрэгэлсэн. Яг одоогийн ийм массын үйлдвэрлэлийн нөхцөлд бол ер нь бол тийм инженерийн гар зургийг одоо хэрэглэнэ гэдэг чинь бол бас байж боломгүй үйлдэл шүү дээ. Тэгтэл эднэр бол бүр ялангуяа энэ цаг дээр бол онцгойлон инженерийн зургийг одоо жишээ нь хэрэгэлсэн байгаа. Одоо жишээ нь автокад дээр байх ёстой юмыг одоо инженерийн гар зургаар орлуулж хийсэн гэх юм уу. За хоёрдугаарт нь ерөөсөө яг тухайн үеийн цагны осор бол яг тэр чигтээ орж ирсэн. Цагны урт дөргөн, за тэр нүхний байрлал одоо бүх юм нь бол яг туучныг санагдуулсан байдлаар орж ирсэн байгаа. Бас нэг онцлог ярих юм гэх юм бол 83 онд энэ 5000C гэдэг анхны хувилбар Японы Ямагата гэдэг үйлдвэрлэгдэж ирсэн. За тэгтэл яг энэ үйлдвэртэй стил үйлдвэрлэгцээр байгаа. Яг одоо 40 хэдэн жилийн дараа дахиад энэ үйлдвэрт үйлдвэрлэгдэж чинь гэсэн үг. За тэгэхээр одоо жишээ нь энэ цагийг хэрвээ та авах юм бол яах нь вэ? Японд үйлдвэрлэгдсэн энэ G-Shock-ыг бол өөрийн болгож авах нэ гэсэн үг л дээ. Дэлгэцийн фонт нь хүртэл яг тэр үеийн ийм нүүрэн дээрх энэ цифр одоо юу гэдэг тэр бүхнийг ингэж эргэн дурсгатахаар иймэрхүү байдлаар хийгдсэн байгаа. За тэгэхээр энэ цагны үн маань болонгод $200 орчим ийм үнэтэй энэ цаг байна. За өнөөдрийн бичлэг таалагдсан гэж найдаж байна. За тэгээд суугаад дэмжээ, subscribe дараад, лайк хийгээд биднийг дэмжиж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.